шин соёлын мөрийг тарьсан нэгэн зууны өсвийг алхаж байгаа нэр төрөл таньгаа хүндэтгэн өдрийг залгаж бяцхан авяаснууд нь улаан хэмстэй өргөнд чинь хуран цугларч уруу хаан авяас чадлаас болохоор уудмын холоос зарим гэлээ. Эрхэм хүндэт багш нар, циркийн мэргэжилтэнгүүд, циркийн удирдлага, циркүүдийн багш нар та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсад циркийн урлагийг үндэслэн байгуулагч, Монгол улсын гавьяа жүжигчин Ардна Озрын мэдээлсний 100 жилийн ойн бид энэ жил сайхан тэмдэглэж байна. Үүний нэг арга хэмжээ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг циркүүд, туйлын студиудын хооронд өсвөрийн циркчдийн анх дугаар наадмыг хийсэн билээ. Ингээд анх дугаар наадмынхаа наадамд оролцсон шалгарсан өсвөрийн циркчтэй та бүхний өмнө урьж байна. Өсвөрийн циркчдийн наадамд нийтдээ 80 гаруй хүүхэд өсвөрийн циркчд маань хорон цуглаж авьяас бэлгээрэн оролдож ингэж өрсөлдсөн байгаа. Ингээд өнөөдөр 3 дугаар шатны шалгаруулалтанд шалгарч үлдсэн баг хамтлаг студ өсвөрийн циркчтэй та бүхний өмнө танилцуулъя. Хамгийн залуу өсвөр хүүхдийн багшуудын цирк Өмнөд Говь аймгийн Хам богд суманд 3 сарын өмнө байгуулагдсан. Ингээд Хам богд сумын Галбогов циркийн хүүхдийн циркийн хамтлаг. Манай орон нутгийн циркийн үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага томоохон байгууллагын нэг Дархан хотын Шонхойд хүүхдийн циркийн хамт олон Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран нугарал тэнцвэрийн студи. Дархан хотын Овц циркийн студи. Улаанбаатар хот пирамид студи. Түр замын Говьчгийн шуулгын Анзам циркийн хамтлаг. Улаанбаатар хот Монгол гайхамшиг уран нугаралтын студи. 51-р дунд сургуулийн уран нугаралтын студи. Модерн циркус Улаанбаатар хот Хам Монгол морьтны холбоо Эрдэнэт хотын Эрдэнэс хамтлаг. Хөгжин бүжгийн коллежийн циркийн техникийн оюутнууд. Монголын үндэсний циркийн өсвөрийн циркчид. За ингээд өнөөдрийн энэ өсвөрийн циркчдийн анх дугаар наадмыг зохион байгуулж шүүгчдийн бүрэлдэхүүнийг манайс навж байна. Мөн өнөөдөр
энэ наадмыг энэ наадамд хүндэт зочноор оролцож байгаа хүндэт зочдыг бас та бүхний өмнө аньяашна өргөж байна. Монголын үндэсний циркийн захирал бүр Бадамтаныг өргөж байна. Хөгжим бүжгийн коллежийн захирал Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэтбаатарыг аньяашна өргөж байна. Монгол Улсын ардын жүжигчин төрийн шагналт зууны манлай уран Норов Самбууданыг өргөж байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Жанжин Дарсныг өргөж байна. Хөгжим бүжгийн коллежийн циркийн танхимын багш Цэцгээ багштайныг өргөж байна. Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэцэг таныг өргөж байна. Монгол Улсын циркийн урлагийн үндэслэн байгуулагч Монгол Улсын гавьяа жүжигчин Ардны Озрагсны хүүхдүүд Ангаах ухааны доктор Инхтуя таныг өргөж байна. Инхтуя маань өнөөдрийн 100 насны ойг санаачилж манай циркчидтэй нэгт холбоотой ажилладаг ийм хүн байгаа. Манай өсвөрийн циркч болон циркийн урлагийнхан 70 жилийн хоон арга хэмжээнээс хойш Инхтуя гэстэйг өргөж холбоотой ажиллаж байгаа. Хөгжмийн зохиолч Инх Базар таныг өргөж байна. Уулын спортын гавьяа тамирчин Зориг таныг өргөж байна. Зуун жилийн хоон арга хэмжээнд бас мөн шинэ цирк төв 100 жилийн хоон арга хэмжээг зохион байгуулах комиссын хамтран циркийн сэдвт уран зургийн уралдаан зохион байгуулсан байна. Энэ уран зургийн уралдааны шүүгч манай циркийн зураач Цолбонбатыг өргөж байна. Уран зургийн уралдааны шүүгч ажилласан. Замын циркийн сэдвт уран зургийн уралдааны ерөнхий шүүгч Савгсрын таныг өргөж байна. Соёл урлагийн дээл сургуулийн уран зургийн танхимын эрхлэгч Савгсрын уран зургийн уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан. За ингээд өсвөрийн циркчдийн анх дугаар наадмыг шүүсэн шүүгч ерөнхий шүүгчийг өргөж байна. Шинэ цирк төвийн захирал циркийн хариулагч Зоригтой. Өсвөрийн циркчдийн уралдааны шүүгч хөгжим бүжгийн коллежийн циркийн танхимын эрхлэгч Монгол Улсын соёлын төвийн ажилтныг Инх Баяр таныг өргөж байна. За өнөөдрийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж бүх хэлнүү хэмээн хөгжмийн зохиолч Инх Базар таныг микрофоны өмнө өргөж байна. Ирээдүйн циркийн хийгчдийг одоо бэлтгэл болж байгаа алдаан мөн хөгжлийн бодлого хийсэн зэрэг гэж байна. Миний бодлого баярлаж байгаа зүйл өнөөдөр миний хөгжиж байна. Одоо энэ миний шинээр хөгжиж циркийн анх байгуулагдсан Монголын анхны циркийн манежер ирээдүйн циркчид болох алдаан болж гэж хэлсэн одоо баярлж байгаа. Монголын циркийн бодлого миний циркийн байгуулсан цирк бодлого тийм бодлогын ирээдүйн их бэлгээгээд харагдаж байна. Монгол өнөөдөр үндэсний циркүүд ажиллаж байна. Монгол циркийн ирээдүйн өнөөдөр энд баярлан харагдаж байна. Юуны боловсрол Монголын бүхнэтээр болсон циркийн ирээдүйн
хамгийн зөв зүйл нэгдэр болсон зүйлийн гаргаж ирсэн үндэсний зүйл эсвэл олон зүйл өнөөдрийн мэдээлэлтэй болсон. Сэргийллийн үндэсний байгуулагч Ардна онцгийн дэсний 100 жилийн ан комиссийн дарга Үжин үжигийн техникийн хэрэгслийн хоёр тариг өрж байна. Тэгээд Монгол улсад цэргийн урлагийг үндэстэн байгуулагч одоо бидний одоо үгүйцэр агуй түүний 100 жилийн арга хэмжээнд ингэж хөгжиж байна. Энэ арга хэмжээний хүрээнд бол олон ажил явагдсан. Энийг бол цогцолтой бас танилцуулах зүйлтэй болж байна. Нэгдүгээр одоо энэ зэрэг даваад усыг тоглолт явуулж ирсэн. Дараа нь одоо манай хүчмжийн эзэн цэргийн бүгд маань одоо одоосны төрсөн нутаг болон аймаг охин сум байгууллага элен тоглолтыг хийсэн маш амжилттай сайхан тоглолтыг зохион байгуулсан. Монголын улсын цэргийн байранд бид одоо хүндэтгэлийн тоглолтоо зохион байгууллаа. Он арга хэмжээний хүрээнд залуу уран бүтээлч оюутан одоо уран бүтээлчдийн дунд зургийн цэргийн сэдвтэй одоо уран бүтээлийн уралдаан гаргасан. Өнөөдөр ингээд дүгнэлт амжилттай явууллаа. Хамгийн одоо гол зүйл бол ингээд 100 жилийн хүрээнд сүрэн цэгчдийн актуал наадмыг зохион байгуулсан. Энэ амжилттай явуулаад өнөөдөр өндөрлөж байна. Мөн одоо энэ арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний баг бодлого 19 болон 5 гэдгийг өгнөр өгч байна. Ингээд арга хэмжээг бол Монгол Улсын засгийн газрын дотоод гарсан хэмжээний одоо төсөв бол баталжсэн арга хэмжээг сайхан явуулсан. Ингээд арга хэмжээг зохион байгуулахад одоо ихтэй оролцсон үжим үжиг политикийн секретар бүх цэргүүд боловсрол одоо хуучнаар боловсрол соёл хэлбэрийн яам соёл урлагийн дэмжигсэн энэ бүгдээ маш олон гадаад хэлхийж байна. Ингээд бүх багшууд авахчтай хүнд ингээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Цэргийн маань урлагийг үргэлж мандан бадарч сайхан үстэйж бодгоод өрөө дээр манай урлагийг дэмжиж болон та бид бүгдийг үргэлж ивент хийж байгаасаа гэж хүсэж байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье баярлалаа. Зургийн уралдаан. За энэ уран зургийн уралдаанаар шинэ цэрэг төв зохион байгуулах комисстэй хамтран явуулсан. Шинэ цэрэг төвийн захирал зориг тариг өрж байна. Бидний цэргийн үндэслэгч өвгцэг ус Ардна онцгийн ноён байр цэргийн та бүхэнд халуун байрыг хүргье. Ингээд 2012 оны 10-р сарын 1-ээс 12 оны 11-р сарын 15-ны хооронд Улаанбаатар хотод байгаа Монгол улсад байгаа соёл урлагийн дээд соёл урлагийн коллежууд, уран зургийн чиглэлтэй сургуулиудын дунд цэргийн сэдвтэй уран зургийн уралдааныг энэ ой хорийн зохион байгуулсан. Энэ уралдаан олон сургуулиуд бүтээлээ 20 уран бүтээлэд ирүүлсэн. Ингээд өнөөдөр энэ уралдааныхаа дүнд танилцуулъя. Одоо ингээд энэ уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан соёл урлагийн дээд сургуулийн уран зургийн тамирын хөтлөгч Шавсан таныг хүргэж байна. Монгол улсын цэрэг зураачаар 12 жил ажилласан зураач Цолон Батыг хүргэж байна. Ингээд энэ уран зургийн уралдааныг одоо шинэ цэргийн захирал зорилгын авсан Цолон Бат гэдэг нь одоо шоу явуулсан. Ингээд энэ уралдааныхаа дүнд танилцуулъя. Дүрслэгийн дээд сургууль мордны гайд шиг үтэл тусгай шагналыг хүртсэн байна. Дүрслэгийн дээд сургуулийн оюутан Нян сайхан батламж 150 мянган төгрөгийн шагналтай байна. Нян сайхан Дүрслэгийн дээд сургуулийн оюутан Нян сайхан шагналыг Өвтөцөний шүүгч
зурагч, зураач цогн бод хардуулж байна. Баяр хүргэе. Баярлалаа. Циркийн урлагт болсон уран зургаар циркийн урлагийг илэрхийлж түмэн одноо түгээсэн сайхан бүтээл зурсан оюутнууд сайхнаа баярлалаа. Мордны найрам шиг гэдэг бүтээл байжээ. За мөн тусгай шагнал соёл урлагийн их сургуулийн оюутан их заяа инээн шиг бүтээлээр тусгай шагнал тусгай байр шалгарсан байна. Их заяа соёл урлагийн их сургуулийн оюутан зураач. За 3 дугаар шагналыг анима уран зургийн сургуулийн төвийн оюутан Бацая уран урлагт гэдэг бүтээлээр шалгарсан байна. Ингээд батламж 300 мянган төгрөгийн шагналыг ирж Хатгай циркус Монголын захирлаас шагналаа гаргаж авна уу? За ингээ 2 дугаар барийн эзэг Дүрсгөргийн дээд сургуулийн 3 дугаар курс циркийн акробат бүтээлээр шалгарсан Нацагт орж байна. Дүрсгөргийн дээд сургуулийн оюутан 3 дугаар курсын Нацагт орж циркийн акробат гэсэн бүтээлээр амжилтаар олцож 2 дугаар барийн эзэн бол даагүйрээ циркийн акробат зурсан акробат зүйл шүү. За батламж 600 мянган төгрөгийн шагналтай байна. Шагналыг тэгвэл тэгж энэ хоёроо болж байна. Циркийн акробат тэр Өөрөөр хэлбэл Монголын циркийн урлагийн улсын ажлын автаа улсны 100 жилийн уран зургийн уралдаанд Дүрсгөргийн дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан Нацагт циркийн акробат гэсэн бүтээлээр оролцож 2 дугаар шагналыг байна. Бүгдээ баяр хүргэе. За уран зургийн уралдаанд 1-р байраар шалгарсан бүтээл соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрсгөргийн сургуулийн оюутан Инх цэцэг Бурхан нуурал гэдэг бүтээл шалгарчээ. Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрсгөргийн сургуулийн оюутан Инх цэцэг Бурхан нуурал бүтээл. За энэ бүтээлүүдийг та бүхэн театр урлагийн музейд очиж үзэж сонирхож болно. За батламж 1 сая төгрөгийн шагналтай хадгалж байна. Шагналыг шин циркийн захирал зорилт хадгалж байна. За энэ хатнаас үнэмж 100 жилийн оюун уралдаанд уран бүтээлээ ирүүлсэн оюутан сурагч та бүхэн хамгийн нэгдүгээр циркийн нэрийн өмнөөс маш их баярлалаа. Та бүхэн уран бүтээл бол хойч үедээ өвдөгдөн циркийн тухай үзэсгэлэн гаргасан болгон та бүхэнд хэлчихэж болно. Ингээд Монголын уран бүтээл дэлхийд айддаг Монголын уран бүтээлийг Монгол зургийн аргаар маш сайн хэлсэн их баярлалаа. Ингээд шагналыг гаргуулъя. За баяр хүргэе. Соёл урлагийн сургуулийн харьяа Дүрсгөргийн сургуулийн Инх цэцэгтэй баярлалаа. За зураачдын уран зургуудыг та бүхэн театр урлагийн музейд очиж соёлын төвлөргөөний
Өргөнд байрлалыг театрын музей дээр очиж сонирхож болно. Энэ 2 дахь өдөр хүртэл энэ бүтээлүүдийг сонирхож болно үзэгдэн гарсан байгаа. Заавал очиж үзцгээгээрэй гэж хэлье. За ингээд Хөгжим коллежийн захирал Монгол Улсын гавьяа жижигч Эрдэнэ Батарыг хүрж байна. За энэ сайхан өдрийн Монголын үе үеийн алдартай зэрэгч өсөн бойцын сайхан танхим төрөлцсөн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын циркийн урлаг мөнхөд оршин маш тодорхой байгаа өнөөдрийн энэ бяцхан хүүхдүүдийн өдөр энэ алдартай хүний нэрмж циркийн уралдаанд тэртээ алс өмнөгөө хөтлөж олдсож байгаа бол Монголын циркүүд дэлхийд тэргүүлэн ойлгомжтой юм байна гэж багтах сэтгэлд байна. Тэгээд Атнавдрын Монголын циркийг үндэслэгч Монголын циркийн сургуулийг үндэслэгч Монгол Улсын гавьяа жижигч Атнавдрын 100 жилийн хойд олон төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан түрүү манай дэлгмээр ярьсан. Ер нь бид одоо Монгол улс байгаа бол цирк байх хэрэгтэй. Цирк байгаа бол циркийн сургууль байх хэрэгтэй гэж одоо хатуу бодлоготой ажиллаж байгаа. Энэ учраас бид одоо эсэлтээ энэ жил нэмсэн байгаа. Циркийн сургуулийн гавьд эсэлтээ нэмсэн, багшлаа нэмэгдсэн. Бид одоо урд өмнө байгаагүйгээр 13 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж одоо циркийн сургуульд авч өгөхөөр тендер заргаад сая шийдвэрлсэн байгаа. Гэх мэт багаасаа сэтгэл байвал одоо циркийн сургууль хэдэн жилийн дараа гайхалтай сайхан байр сайттай болж тэд бид нар одоо ирээдүйн хойчоо бэлтгэх ажлаа эрчимчтэй үргэлжлүүлэх боломж олохгүй болж байна. Ингээд Арднавдрын нэрмж циркийн сургуулийг 1947 онд намын дугаараар сайдны зөвлөлийн тогтоолоор бий болгосон байдаг. Тэгээд циркийн сургууль маань энэ олон жилийн туршид бие дааж үзэж сургуулиудын харьяанд болж үзэж явсаар байгаа 92 оноос хөгжим бичгийн коллежийн циркийн дэглэм болж одоо бүлгүүл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас энэ циркийн дэглэм бол мэдээж хэрэг өнөөдрийн энэ алдарт циркийн сургуулийг циркчдийг үндэслэгч Монголын циркийг үндэслэгч Арднавдрын нэрмж байх ёстой юм гэж бид нар цирк хөгжим бичгийн коллежийн циркийн захиргааны зөвлөл ярилцаж хуралдаж циркийн дэглэм болгохоор шийдвэрлсэн байгаа. Батлан хөгжим бичгийн коллежийн захирлын 12 оны 11 сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалаар Монголын циркийн урлагийг үндэслэн байгуулагч Монгол Улсын гавьяа жижигч Арднавдрын эзэн 100 жилийн явдлыг болон хөгжим бичгийн коллежийн циркийн дэглэмийг Монгол Улсын гавьяа жижигч Арднавдрын дэглэм боловсныг батламжлаа. За тэгээд одоо цаашдаа улам хөгжиж мэдээж Арднавдрын нэрмж циркийн сургууль болтлоо хөгжихийг өрөөё. Өсвөрийн циркчдийн дунд өсөгдсөн, уралдсан, наадсан багшуудын өмнө 3 өдрийн хөдөлмөр их олон жилийн бэлтгэл сургуулийн үр дүнд 3 өдөр энэ алтан манежинда, газуулгын манежинда наадсан шүүгчдийн дунд та бүхний өмнө танилцуулах байна. Тусгай байр
Хөгжим бүжгийн коллежийн циркийн техникийн оюутан Ханбатар. байгууллагад уран сар болж байгаа Өмнөг аймгийн Хамбог зуунаас суралцсан Адболовын бяцхан уран нураач Мөнгөн сар тусгай шагнал Артаж байна. Сурагч Мөнгөн сар өдрийн зэрэгцийн анхуул наадмаас анхныхаа тусгай барийн шагналыг артаг авлаа. Баяргийн хамгийн залуу циркийн өгүүлбэр бүлгэн Нутгийн салхи Дархан хотын Угалс студийн сурагч эрхтэй уран нураач Дархан хот Нутгийн салхи Яагаад Монгол улсын гавьяа жүжигчид гандуулж байна. Тусгай циркийн пирамид студийн бүгд зөвлөлийн үзүүлбэр тусгай барийн шагналыг өгсөн байна. Шагналыг зууны мантаа уран нураач артын жүжигч бүрийн шагналд наран самбай барьж байна. Тусгай тосногорт Монгол хайрламжийг студ сурагч Анар Инхчмэг манай ахмадч тэтгэл багш гатуулж байна. Монгол хайрламжийг студ тусгай савлуурт акробатчид тусгай дөрвөн хас нууралт нийслэлийн 51-р сургуулийн уран нууралтын дугуйлын сурагчид Төмөр замын дуу бүжгийн чуулган уран нууралтын студ тэнцвэр үзүүлбэрээр шалгарсан байна. Тусгай барьсан тусгай Эрдэнэтийн Эрдэнэ самтлаг могоо үзүүлбэрээр өгсөн байна.
мордны холбоо. Тусгай цагиргаар наадагч модерн циркус хамтлага Чууч оюунга уртнасан За шүүгчдийн нэрмжийн чагналт явж байна. Угал хамтлага Дархан хот Монголын циркийн урлагийн үндэстэн байгуулагч улсын гавьж жүжиг арднаа улсын Мэндисний 100 жилийн өмнө зориулсан өсвөрийн зэрэгчдийн анх дугаараас шүүгчдийн нэрмжийн чагналыг хүртлээ. Манежн дотроо салж жаргал гэрэлтүүлэн Монте Карлогоос нэрээр суурьтуулсан мордон залуусын ухаан хатаасан Монгол циркийн агуулгыг догсолтгүй хэрэгжсэн. Шүүгчдийн нэрмжийн чагнал модерн циркус. Шүүгчдийн нэрмжийн чагнал модерн циркус. Тусгай хөгжиг бүжгийн коллежийн циркийн танхимын нэрмжид тусгай хам Монгол мордны холбоо хөгжиг бүжгийн коллежийн циркийн танхимын нэрмжийн чагнал хам Монгол мордны холбоо шин цирк төвийн нэрмжид чагнал. За манай Монголын циркийн хамгийн охон хамтлаг галбын бор хамтлаг. Тусгай шин циркийн нэрмжид чагнал. Монголын үндэсний циркийн нэрмжид тусгай байна. Эрдэнэтодын Хүүгдээ театрын дэргэдэх циркийн дугуйлангийн сурагч Наран гарав. Эрдэнэтодон Монгол улсын үндэсний циркийн сургуулийн үндэслэн байгуулагч Бүгдээрс Монгол улсын аяа жүжигчин Г. Арднаутрын 100 жилийн ойд зориулсан өсвөрийн зэрэгчдийн тэмцээнд амжилттай оролцсон баяр хүргэж батлан жолгов Монголын үндэсний асаа цирк 2010 сарын 17. Circus Mongolia хатга циркийн нэрмжид чагнал. Circus Mongolia хатга циркийн нэрмжид чагнал. Пирамид студия.
이렇게 쉽지 이렇게 많이 되지. За ингээд Монгол цэргийн үндэстэн байгуулагч улсын гайвччин Антна газрын охид үр хүүхдүүдийн санаачлагаар Монголын ахмад цэрэгчид Монголын цэрэгчдийн хамтын санаачлагаар цэргийн үндэстэн байгуулагчийн 100 жилийн бид сайн хийж явуулж байна. За ингээд өнөөдөр хамгийн одоо торгон агш иржээ. Монголын цэрэгчдийн ирээдүй болсон нүдэнд нь цэрэг агаарч амтэн агаар гимнастик гэдгээр зөвхөн цогцсон энэ олон жоохон хүүхдүүдийн одоо эцсийн 1 2 3 гран-при шагналыг гадуулсан зорж байна. За ингээд хамгийн түрүүнд би энэ 100 жилийн өмнө өсвөрийн цэрэгчдийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулах санаачлагыг гаргаж энэ бүхнийг хамтран хийж бүтээсэн Циркус Монголиа хатгаар хамтын циркийн захирал Хатанбаатар баяртай илэрхийлье. За ингээд 3 өдрийн хугацаанд 100-аад уран бүтээлч 18 насны хоорондох циркийн сургуулийн коллеж энд байгаа циркийн хамтлагууд хөдөө оронтгоос ирсэн циркийн уран бүтээл залуу хүүхдүүд маань өссөн. За энэ дүнд би ямарч байсан уралдаан болов уралдаан хэрэгтэй. Энэ шүүгчид 3 шүүгчид ажилласан. За ерөнхий шүүгчээр шин зэрэг үеийн дүн зориг гэж миний ажилласан. За шүүгч Хатанбаатар инх байд. За шүүгчийг бол шудраг байхын тулд 4 үзүүлэлтээр дүнсэн. Нэг үзүүлэлт нь 5 оноотой. Эхний үзүүлэлт нь циркийн хамгийн гол үзүүлэлт трүп гэдгийг та бүхэн мэдж байгаа. Сайд хэрэггүй, ганц хавтай зогсохгүй, 3 хэрэггүй, трүпийг 5 баг. Хоёр дахь үзүүлэлт нь найруулга зохиомж. Гурав дахь үзүүлэлт нь тайлхын соёл. Одоо нүүр бодог жүжиг одоо хувцас. Дөрөв дэх нь жүжигчний уран чадвар. Ингээд 5 оноогоор өгдөг. Ингээд 3 өдөр энэ дүн тавьсны эцэст би бас та бүхэн өөрсдийгөө ямар оноо авсан байна, хэдийн хэмжээнд явсан байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй байх гэж бодож байна. Ингээд Монголын цэрэгчдийн өсвөрийн цэрэгчдийн анхдугаар наадмын 3 дугаар байрын бүр шагналыг Хөгжим хүчгийн коллежийн хостер бэц 장례 갖고 왔잖아. 자, 우리 처음 나라기 우리 처음 신치 도인 생일 모습을 자기들이 공주기 거제기 자기들 애쓰는 거다. 알아도노. 자, 우리 자기들이 나한테 hayır son mevzuatı diye oluşturduğuna 우리 처음 자, 몽군 처음 hayır doğru geçelim. Дахин хотын шонхоод бүгдийг зэрэг. Сэрдийг үсдийг зэрэг бүх бодлого болно. За мөнгө цомыг дараалтаж 300 мянган төгрөгийн онцлог Tagaж байна. За дараагийн мөнгөний том Эрдэнэ хотын Эрдэнэ самтлагын үсгэлийн төмөрнүүд үзүүлбэрээр мөнгө медалийг өгсөн байна. Шагналыг Монгол Улсын гавьяа жүжигчин Эрдэнэ цэцэг хадгалж байна.
алтан медаль, алтан сом, өсвийн цэрэгчдийн алтыг та бүхэн өмзөрлөе. Монголын үндэсний цэргийн алиад чиглэлээр шагныг анхаарч цэцгийн авч байна. Монголын үндэсний цэрэг Mongoldun şakandayı tarafta Mongoldun durumunu mevcut oluyor. Zaten altın sonuna geçelim. Şin sirk tuvayın orman khosna ortaya uzulbara. Şakandayı ardi birlikçi tuvayın görmesi Doni manta orna branşı Arun Sando'dan Ardolu olarak çocuğun Orman khosna ortaya uzulbara. Mongoлийн цэргийн урлагийн үндэсний байгууллага шаардлагын олзоргон охин Ангаа ухааны доктор Инх Тояданыг урьж байна. За анх дугаар өсвөрийн цэргийн анх дугаар наадмын Гран При үзүүлбэр Хөгжим бүжгийн коллеж Шидэг банкнаас үсрэгчид Namrыг өдөртсөн багш хөгжим бүжгийн коллежийн цэргийн танхимын багш Инх Тоядан хөгжим бүжгийн коллеж цэргийн танхим Шидэг банкнаас үсрэгчид Гран При Сомо Батламж 800,000 төгрөгийн урамшуулттай байна. За микрофоны өмнө тэгээд манай шагнал гардуулгаас тиймээс ажиллагаа өндөрлөж байна. Одоо та бүхний өмнө Монгол Улсын даваа жижигчин цэргийн урлагийн үндэстэн байгууллагч Ардава зургаан охин хийлэгчийн ухааны доктор Наран Тояданыг микрофоны өмнө урьж уран бүтээлийнхаа дээжээс өсвөрийн цэрэгчдэд медаль өгж урьж байна. Үүнээс хойш өнөөдрийн хүртэл одоо 60 хэдэн жил болж байгаа шүү дээ. Монголын цэрэг одоо хөгжсөөр одоо бидний өршөө ирээдүйн үед зүйтэй одоо бүгдд бий болсон байна. Тэгээ манай эцгүүд ерөөсөө Монголын цэргийн номерыг дэлхийд одоо өрсөлдөх номер гаргана гэж бичижсэн. Тэр бүсэд мөрөдлийн манай цэргийн бол бүгд биелүүлээд өшөө цаашаа их олон цэрэг болж хөгжиж байгаад би түхэн баяртай байна. Тэгээд аавынхаа 100 жилийн өмнө зориулж би нэг юм ном хийсэн. Шаралсан буудснаас амьдлах аавын минь дүр гэж. Тэгэхээр энэ одоо аавын маань бичиж байсан, хийж байсан тэр бичиг цаас нэг ширхэг цаас ч гэсэн түүх өгүүлдэг. Тэндээс үлдсэн бүхэн дээр толгоорлж нэг юм ном хийсэн аа. Тэгээ энийгээ манай эгч гардуулах гэж шиг байна.
학생만 일선 국도도 납도들 사람 너무 미친데 그래서 너무 반대지거든. 아까 뭐 감택 제기 마찬가지다. 스스로 갖고 있으면은 이게 둘다서 옆으로 이길 수가 있는데 이것도 이것은 오늘도 팀 지킴 악시 네 이길 수가 자 먹어도 저희들 눈에 죽던가요? 자, 뭔가 먹어가는 좋은 때 스튜디오에 남성우선 샤이라들의 남에 남시다. 자, 나랑 저기 들어오는 때는 일선생 박씨, 카메라가 올줄 네, 카메라 어디까지 들어갈까? 자, 한번 어디에서 이렇게 박씨의 올줄 여기다가 시술 도인 박씨 어떤 책 올줄 어떤 이게 많아 정도 그치대? 진짜 너무 한번 데리고 좋아? 너무 좋지? 너무 눈이 좋아? 좋아하게 어제 혹시 아싸 제품 이렇게 보는 것도 데리고 좋아? Монголын цэргийн урлагийн үндэстэн байгуулагч Аднаа улсын төрсөн мэдсний 100 жилийн хүрээнд төхөж байгаа хэмжээний нэг нь бол энэ том одоо өсвөрийн дэвшлийн анхаар наадмыг зохион байгуулсан Цэргүүд Монголын хадгаа цэргийн ерөнхий захир нийтэд ядагч дуучин яруу найрагч Батбаатар банд найрагч Батбаатар банд төрсөн байгаа. Ингээд манай цэргийн сургуулийн Ахмад багш одны төвдөө одоо миний ангийн багш энэ хараа төгсөлтийг одоо тэгвэл цэцгээ уушаага орж байна. За ингээд манай цэргийн одоо урлагийн Ахмад төгсөлтийн бидний багш хамтдаа хүмүүж одоо хэмжээ одоо хэмжээний бүгд орооны онцлог инспекцийг авч байна.
байгууллагч Арнаа Азрагсны 100 насны ойд зориулсан энэхүү ёслолын ажиллагаа энэхүү шагналын үйл ажиллагаа өндөрлөж байна. Ингээд та бүхнийг шагналнуудын тоглолт мөн мэдээлгээ дэвшүүлэх Монголын үндэсний циркийн уран бүтээлчид X-Rose уран нугралтын студи Заамон Содогийн студийн уран дэвшин нуграачид манай Circus Mongolia хадгагийн уран бүтээлчдийн хамтарсан энэ үсвийн циркчтэй үзэгчид та бүхэндээ зориулах энэ тоглолтын ажиллагаа урьж байна. Ингээд бас өнөөдөр хүрээлэн мөнгө алт гран при хүртсэн залуучууд маань үсвийн циркчд маань тоглолтоо та бүхэнд өргөн төлөвлөн ингээд энэ бүх шагналтнуудаа бүгдээ халуун баяр хүргье. Баяр хүргэе. Амжилт хүсье хүмүүстээ. Ингээд тоглолтоо бичгээ. Yeah.